Ер нь бол тарих. Гэр бүл байна. Гэр бүлээрээ эрт улдаа сурч. Тэгвэл тэр айлд хүүхэд байгаа. Мэдээж те одоо ямар өсвөр насны хүүхэд ч юм уу байгаа шүү дээ. Өсвөр насны хүүхдэд маш хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд хүн болгон өндөр болохыг хүүхдээ хүсээд идэг. Зэсм хөтлөөс нөгөө хүүхэд нь шүн чөнгө уцаар тоглоос уучна. Өсөлтийн даавар маань шүн ажилдаг даавар. 9 цагт унтж байгаа хүүхэд ямар ч өсөлтийн битмийг хэрэглэхгүй байхад тэр хуулиар өснө. Юу ч хэрэглэхгүй байхад. Яагаад тэгэхээр өсөлтийн даавар шүн ажиллаж байгаа. Танай охин ч айгүй өндөр шүү дээ. Манай охин өндөр. Яадаг үсэ. Манай охин 180-тай, манай хүү 182-тай. Хооронд 10 насны зэрэг. Гэхдээ манай хүү яг одоо өсвөр насны дээр 182. Одоо хэмжихэд намар хэмжиж 82, одоо 83 руу боцсон. За 5 болсон. Тийм магадгүй өсөөлөх. За тэгвэл нууц нь гэх юм уу ерөөсөө л унтах. Нойр. Яаж унтуулт энэ та? Тэгэл тэр зүгээр л унтдаг хүүхдээс нь тэгэл өндөр болсон. За нойрны гайхамшигтай чанар бол энэ. Тэгээ хүүхэд өндөр болох нь. Энэ бол маш ямар ч мөнгөөр тэг худалдаж авахгүй битмин шүү. Өсөлтийн битмин. Тийм шүү дээ. Цаг хугацааг бол буцааж болдгоотой адилхан. Авахгүй тий. Тэр тусмаа 12-оос 18 настай хүүхдийг бол зүгээр л эрт дараал унтуулж байгаа. Тэр хүүхдэд юу ч ямар ч битмин хэрэглэхгүй байсан ч тэр хүүхд зүгээр автоматар өснө. Эрэгтэй хүүхд ямар гоё энгийн юм бэ? Эрэгтэй хүүхд бол энгийн шүү дээ. Хоолын сан өгөөд бүсэн дээр налгадаал гадаа гаргацаа.